За ингээд Смайл хараа засах хаалганы өдөр ирлээ. Өгцнөө юу мэдэрсэн бэ? Маргааш ямар байсан бэ? Үн үртэн хэд басан талаар хуваалцсан. Хаалгаанд орохоос өмнө нүрээс хамт сайн угаагаад халаад болон малгай өмссөний дараа мэдээ хатуулах тусаалгаад 1000 сууд юм лээ. Анивчаад уу. Энд хаалгаанд орж гараад ирсэн хүмүүс сууж. Гадаадгаа хаалгаанд орох чинь. A few moments later. Чилүү сон. Гараад ирлээ. Би хаалгаа 5 минут басна мэдгүй амар хурдан болсон. Лазер цаагаад дөрөөсөө өгдөг. Араас нь эмчэн ингээд юм лазер цаа минь авт юм байна. Тэгснээс амар хурдан болоод унсан. Ерөөс ямар ч төвлөлтгүй байт юм байна. Мэргэжлийн хурдан тест хийх юм байна. Тэрнээс авиг тааллаа. Тэгээд яхад нэг бодвол яг жоохон ингээд бүрэл зур гэхдээ ерөн бол харж байна. Яг одоо жаа гарч ирээд болоод 5 минут болж байгаа тийм. Тэгээд мантай юм шиг нэг бүрсгэн. Тэгээд ямар ч төвлөлтгүй байна надад өөрөө. Завтар гараад ирсэн. Одоо өөртөө хэцүү юм. Хасгаас 30 минут дараа бүдэ аргаж байдаг. Бүдэ яг ядраа дараа шиг болчихсон. Эмээс санагдаад байна. Яг жоохон нөлмөс гараад байна. Манай 30 минутын дараагаас аргаад нэгдэхгүй болж гисэн. Тэг гэртээ орж ирээ шууд унтаад 3 цагийн дараас ирсэн байж. Энэ ирсэн. Тэг миний хараа одоо бүрэлдэхүүн яриа гайгүй байна. Гэтэ баруун нь жоохон хорс цалгаа хэлснээс хойш 6 цагийн дараа. Одоо нүдний маань аргалт нэлээд гайгүй болчих. Тэг хорслон ч гэсэн гайгүй болсон. Тэгэхээр яг нэг амар тод бол харахгүй байна. 85% таа гарч байгаа юм уу гэдгийг сайн мэдчихэ. Тэгээ энэс нь заа танаа төхөөрөмж дээр нэмэх нь бас энэ чинь урьд дээр авах нөлөөлт юм байна цаалаа. Morning чаны маргааш өглөө. Одоо л ямарчдыг маргаж байгаа, харж байгаа юм тийм үү завирууд байх болсон байна. Сэлгөө мөртлөө ажлын ертөнцийнээс тод арч ямар гоё вэ. Энд дээр ирээд хаалганы дараах хөдөлгөөл хийж байна. 가시기 전에 어떤 데가 안 나도 돼요? Хараа нь бол зүгээр юм. Тэр явахын өмнө нэг ирж удуулсан ч нэг ирж удуулахгүй байсан ч асуудалгүй дээр байдаг юм байна. Нүдэн жоохон хуурайлттай бол сайн солилцох асуудал байна. Нэг хаалганы зардал 2 сая 300 вон буюу Монгол мөнгөөр 5 сая 500 болсон. За тэрэн дээр нэмэх нь клиент тикетний мөнгө сая 300 болсон. Тэгээд ирээд төлөвлөөд ирж тайлах юм бол энэс хямдхан болох боломжтой байх гэж бодож байна. Орон байрны хувьд бол би найзандаа байсан. Тэгэхээр энэ дээр мөнгөөрөө би тэрээр ингээд хаалганы зардал нийтдээ ингээд бодоход 6800 төгрөг зарцуулсан байна. Тэгээд бусад хаалганы бас үнийн мэдээллийг авах гэсэн юм бол энэ харагдаж байгаа. Инстаграмаар холбогдоод чимээ мэдээллүүдийг авах боломжтой шүү. Байлуулах эртхэн хараагаа төвлөрүүлээрэй гэж би хэлмээр байна. Хараа хэлсэн юм амар үгүй байна. Тэгээд янз бүр. B&W